За өнөөдөр ирээнд ирсэн байна. Дараасан тэмдэглэлийн өмнөх дугаард Жанжаажаа хотод 3 дахь хоногтоо сүүлийн үед монголчуудын ихэр зорих болсон шилэн гүрлөө утсан бөгөөд замаа даган гүрнээ сайн уруудаж 4 орчим цагийн турш явангаа дээрэмчдийн агууг үзсэн ба замын төгсгөл завинцун явсан билээ. За би ирээнд хүрээд ирсэн байна. Тэгээд цахилгаан дугуйгаа аваад ирээний төвөр ингээ явж байна. Бидэд болохоор сая Бээжингээс өнгөрсөн шөнө бараг 8 үед гараад одоо цаг бараг 7 болох гэж байна. Бидэд болохоор өнөөдөр өглөө 7 цагийн чинь ирсэн байгаа. Тэгээд өдөржингөө яагаад надад дотор орж агаад буудалтай амарч байгаа. Тэгээд өнөөдрийн баярын өдөр. Өнөөдөр чи хэдэн бэ гэхээр чи 7 дугаар сарын 13-ны өдөр байгаа. Тэгээд хил хаалттай. Тэгээд өнөөдөр яг Улаанбаатар явдаг вагон байхгүй учраас өнөөдөр яг чинийг үнцгээр болсон. Тэгээд маргааш өглөө вагон өрөө. Тэгээд чинийг өдөр саатсан учраас тэгээд цагаа жоо өөр бүтээлтэй өнгөрөхгүй. Энэ нэг хөв талбай шиг юм байна. Ер нь ирээн тэгээд сансныг бодоход яг цэвэрхэн юм аа. Бүр амар цэвэрхэн бичсэн. Ер нь бол нэг хог багтаа санагдлаа. Эсвэл төөрөн байгаа болоод ч тэр юм уу. Тэгээд өнөр одоо хаана уулзах вэ? Мэдээж Монголд уулзнаа. Эрамодын өөрчлөлт нэрийн 40 жилийн ойгийг дурсгаан тэмдэглэх 14 дугаар хугацааны өөдөм талбайн урлагийн үдшилийг 6 хүмүүжлийн